байгуулсан хилцээрийг улсын хурд руу хилцүүлэхээр шилжүүлж байна. За энэ маань гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудал байдаг. За энийг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар бичсэн шийдвэрлэлээ. За одоо улсын хурд дээр сойрхон батлах ажил үлдэж байна. За хоёр дахь асуудал маань цалин өсний нэмэгдлийн асуудал байж байгаа. За багш инженерийн цалин болоод мөн ахмад насны тэтгэврийн асуудлыг нэмэхээр асуудлыг судлахаар засгийн газраас холбогдох яамдуудад үүрэг өглөө. За өнөөдөр мэдээж хэрэг өргөн барьсан төсөв маань явж байгаа. За энэ төсвийнхээ одоо аль талд нь одоо шийдвэрлэх гарцууд байна гэдгийг судалж үзэх ёстой. За энэ маань урсгал зардал юм эсвэл хөрөнгө оруулалтын зардлуудаас асуу гэдэг асуудлыг мэдээж хэрэг улсын хурал маань эцэн шийдвэрлэх ёстой. За багш эмчнэр болон ахмад насны тэтгэврт нийтдээ 830 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай байна. За энэ маань одоо салбарлууны одоо яамдуудын урсгал зардлаас тодорхой хэмжээнд одоо танах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Жишээлх юм бол одоо манай гэр бүл хөтөлбөрийн хамгааллын яам дээр хэрэгждэг хөтөлбөрүүдээс тодорхой хэмжээнд бууруулахаас гараагүй юм нөхцөл байдал үүсэх магадaltaй. Гэхдээ энэ маань улсын хурал дээр эцэлн шийдвэрлэгдэх ёстой. За ахмад насны тэтгэврийн хувьд бол 8% нэмэгдүүлэх асуудлыг одоо судалж шийдвэрлэх гэсэн байгаа. За 8% нэмэгдүүлэхэд нийтдээ 490 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай гэсэн үг. За ингээд нөгөө хоёр салбар маань хилээд нийтдээ 830 орчим тэрбум төгрөг нэмж шаардлагатай. За энэ асуудлаар сангийн сайд маань дэлгэрэнгүй явах. За сайн байцгаана уу. За манай гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яамны сайд маань одоо цалин тэтгэврийн тэтгэмжийн бодлогыг одоо засгийн газар дотор хариуцдаг ийм чиглэлийн сайд. За ерөнхий бодлого. За одоо яригдж байгаа босголийн салбарын багш ажилтнууд, за мөн эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтнууд, мөн одоо тэтгэврийн талаар нэмэгдэх тооцоо судалгааны дүн хэллээ. Нийтдээ 831 тэрбум төгрөг. За энэ дүн маань өөрөө ер нь ямар хэмжээний дүн юм? За энэ нь одоо төсөв рүү яаж одоо жихэж орох боломж байгаа юм? За энэ талаар бид товчхон мэдээлэл. За тэгэхээр төсөв маань үндсэндээ ер нь 3 хэсгээс бүрддэг гэдээ ойлгочоо. 32 их найд. За 8 их найд нь хөрөнгө оруулалт. За 8 их найд нь эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сан хоёр нийлээд 8 их найд болчихж байгаа. За цаана яг цэвэр урсгал зардал одоо 17 их найд. За энэ дотор чинь нөгөө одоо бүх яамдын үйл ажиллагааны зардал. За дээрэс нь одоо хүүхдийн мөнгө, байр ашиглалт гэдэг ерөөсөө бүх урсгал зардлууд ингээ орцсон явж идэг. За тэгэхээр би өнөөдрийг хүртэл хэлсэн. Төсөв одоо дахиж задлах, цалин тэтгэмжийг нэмэх одоо төсвийн хувьд бол ямар ч боломж байхгүй. Нөөц боломж гэдэг зүйл байхгүй. Энэ жилийн өргөн барьсан төсөв маань маш олон хязгааруудыг одоо жилийн төлөвлөгөөндөө баригдаж одоо ягштал дүрмээ барьсан гэж ойлгоорой. Төсвийн өрөөний мэдээллийг сая бид 6 сарын 1-нд батлагдсан. За гэтэл бид эндээсээ дахиад бууруулж байгаа. Зардлаач бууруулж байгаа, 500 тэрбумаар бууруулж байгаа. Орлогоо сая 1.6 их найдаар бууруулж байгаа. Ингэж орж ирсэн төсөв. Өөрөөр хэлбэл одоо төсвийн тэлэлтийг хязгаарлаж, дотоодын бүтээгдэхүүнийг өсгөх, дотоодын бүтээгдэхүүнд эзлэх, хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүх боломжуудыг тавьж ингэж орж ирсэн төсөв. За харин одоо улсын хурлд өргөн баригдсанаас хойш сая Авбакир сайдын танилцуулсан цалин тэтгэмжийн асуудал одоо нийгэмдээ нэлээд хөндөгдөж байна. Улсын хурлын бүтцүүдэрч мөн төсөв хэлцэх өнөөдрийн хүртгийн процесс донд маш их яригдлаа. За гадаад одоо жагсаал цуглаандаа хүрлээ. За мөн одоо боловсролын байгууллагын, эрүүл мэндийн байгууллагын болон бусад үйлдвэрчний хэвлэлүүдтэй ерөнхий сайд одоо бүгднгийн одоо хүлээж авч за сайд нар оролцоод ингээд одоо хоёр талаасаа одоо жуулган нөхцөл байдлуудаа ярилцсан. За ингээд одоо аль болох цалин тэтгэмжийг нэмэх тал дээр одоо судлах үүргийг ерөнхий сайд маань өгсөн. За үүний дагуу өчигдөр Монгол Ардын намын бүлэг хуралдаж мөн тодорхой шийдвэр гарсан. За бүлгийн шийдвэрийн өмнө мөн энэ одоо
байгууллагуудын салбаруудын яригдж байгаа цалин дэвтгүүр тэтгэмжтэй холбоотой асуудлаар их хурлын бүтцийн байгууллагуудтай мөн цуг суулаа. За үүнд одоо төсвийн байнгын хороо, төсвийн байнгын хороонд дэрэгдэх төсвийн хяналтын дэд хороо гэдэг. За мөн эдийн засгийн байнгын хороо. За эдгээр одоо их хурлын бүтцийн хороодын дарга нар удирдлагуудтай уулзаж ийм нөхцөл байдал байна. За хамгийн гол нь чинь нэгэн засгийн газраас гараа явуулсан улсын их хурл дээр одоо бүрийн эрхэн шилжчихсэн байгаа. Энэ үед засгийн газар одоо яаж оролцох вэ? Яаж туслах вэ? Бид бол одоо жилийн төлөвлөгөө бусад бүх хуулийн хязгаар төсвийн тусгай шаардлагуудыг хангаад төсөө өргөн барьсан байж идэг. Энийг дахиж хөдлөх юм бол төрийн үйл ажиллагаа одоо тасалдах хэмжээнд хүртэл одоо эрсдэл үүснэ. За ийм учраас одоо яах вэ? Яаж тусах вэ? Яаж одоо төсвөө одоо буцааж нааш цааш одоо хугацаа алдалгүй. Та бүхэн мэдж байгаа тийм ээ 9 сарын 1-нд төсвөө өргөн барьчаад 45 он житэл 2 дахь хилцүүлгээ хийгээгүй байж байгаа. Өмнө нь бол 45 хоногийн дотор төсөв хилцээ дуусчдаг байсан. Одоо сар өрөхгүй хугацаа үлдсэн. Бидэнд хугацаа байхгүй болсон. Тийм учраас яаралтай одоо улсын хурл дээр ажлын хэсгээ байгуулад за ингээд энэ цалин дэвтгүүр тэтгэмжийг яаж хөдлөх үү гэдэг дээр бид одоо тооцоол хийж тусалъя, хамтарч ажиллая гэсэн ийм байдлаар ярилцлаа. За тэгэхээр мэдээж одоо асуулт гарч ирнэ. Одоо өчигдөрхөн боломжгүй үжээс одоо яах вэ? Тэгэхээр энэ 831 тэрбум төгрөг өөрөө төсөв рүү чихэж орохын тулд энэ төсөв дотор ямар нэг тийм нөөц боломж гэдэг зүйл байхгүй. Нөөц боломж гэдэг зүйл байхгүй. Маш их тансан төсөв. Нодлонгоос хойш энэ 4 их найдаар зардлан танагдсан төсөв байна. 2 удаагийн том толтол. Энэ төсөв дотор засгийн газрын төлөвлөгөөт ажил 2026 оны одоо жилийн төлөвлөгөө маш олон одоо үндэсний хөтөлбөрүүд маш олон гадаад зээл төлбөрийн одоо хуваарьт төлбөрүүд гээд ийм л зүйлүүд одоо арай хийж багтсан ийм төсөв байна. За тийм учраас энэ 831 тэрбум гэдэг маань нөгөө 17 их найдын урсгал зардлынхаа хэдэн хувь болох нь вэ? За одоо энэ 17 их найдаас чи бид нар хамгийн түрүүнд ерөөсөө хөндөж болохгүй одоо нэг зардал байна. Хүүхдийн мөнгө. Дэвтгүүр тэтгэмжээ бид нар нэмэгчиж дэвтгүүр тэтгэмжээ хасч болохгүй. За гадаад зээл төлбөрийн одоо хуваарь төлбөрүүдийг бид нар $1 хасах юм бол олон улсын одоо санхүүгийн зах зээл дээр Монгол улсын бид нар рейтинг унана. Гэх мэт ингэж явсаар байгаад ер нь хөндөж болох урсгал зардал маань ер нь 10 их найдаас ингэ доош ороод ирж байгаа. Хөндөж болох гэдэг маань өөрөөр хэлбэл одоо тооцоололоор нэг 10% хасж жигд бүх одоо төсвийн ерхий загч нараас хасж иж энэ хэмжээний зардал орон зай гарч ирнэ. Энэ бол тийм амар зүйл биш. Энэ тийм төвчж чадгаарч зүйл биш. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааг 10% бид нар татна гэсэн үг. Хойшлуулна гэсэн үг. Багасгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр жилийн төлөвлөгөөнд орсон байсан хүрэх зорилт маань тэр 10 одоо хувиар санхүүжилтөнд дутна гэсэн үг. Ийм одоо хатуу бөгөөд ийм одоо хүнд нөхцөлд төсвийн эрхлэн загч нар салбарууд эргэжил ажиллах нэ. Ингэж ээж л бид одоо энэ удаагийн цалин дэвтгүүр тэтгэмжийг ямар өндөр өртөгтэйгээр одоо төсөв өргөн барьснаас хойш их хурл дээр хилцэх явцад одоо чихэж оруулах нь ийм л одоо сорилт бидний өмнө ирж байгаа. Тэгэхээр төсвийн эрхлэн загч нар гэдэг та бүхэн мэдж байгаа. Чин төрийн тэргүүнээс эхэл 10% үйл ажиллагааны зардлыг хасагдах нь байна. Улсын их хурлын үйл ажиллагааны зардал бүгд хасагдана. 10% хасагдана. Улсын их хурлын гишүүдийн үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Бүх яамны үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Хэрвээ нийгэм хамгааллын яамны үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Нөгөө цалингаа нэмэгч байгаа боловсролын яамныхын үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Сангийн яамны үйл ажиллагааны зардал 10% хасагдана. Ингээд шатндаа бүх үйл ажиллагаа 10%-аар хасагдана. Энэ бол нөөц боломж биш. Бид үйл ажиллагаагаа 10%-аар татж яана гэсэн үг. Хүрх зорилтод маань одоо санхүүжилт төлөвлөгөөний биелэлтэнд маань санхүүжилт 10% нөгөө талаараа дутна гэсэн үг.
За ийм байдлаар одоо хатуу боловч зайлшгүй шаардлагатай ийм тулцсан зохицуултыг хийя гэдэг ийм одоо шийдвэрийг санал хүргэх шийдвэр шүү. Энэ бол одоо засгийн газраас гараа авсан. Их хурл дээр ажлын хэсэг байгуулагдана. Их хурл дээр ажлын хэсэг байгуулагдаад зарчмын зөрүүтөөс санал гаргахад ингэж цалингуудаа нэмий ийм зардлуудаасаа засгийн газар салбарууд, яамдууд одоо үйл ажиллагаагаа татж байна гэдгийг саналаа өргөхээр ийм шийдвэр гарлаа гэж ойлгоорой. За тийм. За тэгээд ингэн 831 тэрбум төгрөгөөр одоо шууд хэрэглэн дээр нэмэгдэх зардал. Хэрэглэн дээр нэмэгдэх зардал. Тэгэхээр нөгөө имтиаз хөдөлгөөж асуух. Хэрвээ бид нар зардлаа хасалгүйгээр шууд 831 төгрөгөөр нэмсэн бол имтиаз 2% нэмэгдэнэ. 1.5-аас 2% нэмэгдэнэ. Харин энэ удаа үйл ажиллагааныхаа зардлыг, ангиллыг нөгөө ангиллаар сольж байгаа учраас шууд одоо имтиаз дээр одоо нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь бол ер нь бол бага, маш бага тусна. За энэ талаар Монгол банкныхантай бас санал солилцсон. Тэгэхээр макро төвшөндөө бол одоо бид баланс алдах юм эрсд бол харьцангуй багтай. Өөрөөр хэлбэл зардлаасаад нөгөө зардал руу шилжүүлж байгаа учраас. За ийм зүйл байна. За тэгэхээр та бүхэн маань битгий ингэж бодороо одоо юу гэдэг төсвүүдээр одоо сангийн яам, засгийн газар ийм нөөц барьж орж ирээд ингээд асуудал тулахаар улс төрийн асуудал тулахаар эсвэл гадаад одоо жагсаа цуглаан боллоо тэрийг одоо нөөц боломжоор зарцууллаа гэж ойлгож болохгүй шүү. Жилийн төлөвлөгөөт ажилласаа хөрөх зорилтыг санхүүжүүлэх тэр төсвөөсөө 10%-аар доор хаяж 10%-аар шүү. Ингээд татж байна гэж ойлгоорой. Тэгээд энэ үйлдвэрчний хэвлэлийн байгууллагууд ч гэсэн энэ хүнд нөхцөлд бид ийм санаачлагаад ийм саналаа одоо улсын хурлд боллоо засгийн газар гэдгийг ойлгоно хаа гэж ингэж бодож байна. За одоо нөгөө хөдөлдөг цаг нь боллоо. Манай энэ төвийн бүсээр цас ороод эхэллээ. Өдийд орж байгаа цас бол энэ зоддыг тохио шүү. Одоо үлжөөндөө бууж амжаагүй байх. Үлжөөндөө бууж амжаагүй байх цасан дарагдаад мал тэжээлдээ орно, ийм эрт тэжээлдээ орно гэдэг бол энэ өвөл бол хүндэрхийн тохио. Тэгэхээр одоо ажилдаа ормоор байна. Төсвөө хилцмээр байна. Ажлын хэсгээ байгуулмаар байна. Энэ цалин бүнлүүгээ ярмаар байна. Ийм зүйлүүд. За цалин өсөлттэй холбоотой асуудал ингэ. За хоёрдугаар асуудал оюу толгойн зээлийн хүүгийн асуудлаар өнөөдөр засгийн газар дээр бид одоо удаах ээлжид мэдээлэл өглөө. За ажил амжилттай урагшилж байна. За 8 сарын сүүлээр одоо байгуулагдсан ажлын хэсэг за ингээд төсөв ингээд олон ажлуудаа бас давхцаад явж байгаа хэдий ч одоо энэ ажил нэгч одоо алдагдаагүй ингээд явж байгаа шүү. Одоо яамдууд дээр дэд ажлын хэсгүүд байгуулагдаад, техникийн ажлын хэсгүүд байгуулагдаад дотроо одоо ажлынхаа тактикуудаа ярилцаад, одоо төсөөллүүдэд ярилцаад, одоо ямар зорилт төвшин рүүгээ хэдүүлээ чиглэж фокусаа хийх үү. Энд чинь хоёр ажлын хэсэг байгуулагдсан байгаа тийм ээ. Зээлийн хүү, онтрой. За мөн нийлээд бас ажлын хэсэг тактикуудаа ярьж байгаа зүйлүүд байгаа. За тэгээд одоо хилцээр эхлэегүй байгаа учраас бас нарийн детальчлан одоо бүгдийг ярих бас боломжгүй гэдгийг та бүхэн маань бас ойлгоорой. Бид ч одоо бас хилцээрт орох гэж байгаа улсууд тийм ээ. Шатар нөхөж байгаа улсууд маань одоо бүхий л шатрынхаа нүүдэл нууц юм яриад байдгүйтэй адилхан ийм зүйл. За тэгээд ер нь хоёр талаасаа цаадлаасаа ч тэр манай талаас ч тэр энэ одоо зээлийн хүнд нөхцлүүдийг буулгах таата бөгөөд эрсдэл буурсан тийм цаг үед өнөөдрийн энэ одоо 7 жилийн ээлжид энэ орон зай цонх ирж байгаа гэж ойлгоорой. Монгол талаасаа бид зээлжих зэрэглэл сайжирсан. Зээлжих зэрэглэл сайжирсан. За нөгөө талаас мөн хамгийн гол мессеж одоо нөхцөл байдал эрсдэл буурсан зүйл бол 18 оноос хойш оюутлын уурхай маань одоо 70 уурхай энэ үйл ажиллагаа маш амжилттай эхэлсэн. Технологийн дагуу одоо бол ухрах алхам байхгүй болсон. Тэгэхээр одоо төсөл зогсох ч гэдэм гацах сунжрах ийм эрсдэл огтоос байхгүй. За тийм учраас бид одоо хоёр талаасаа эдгээр нөхцлүүдэд тавиад за аль аль талынхаа одоо бас нөхцөл боломжийг сайжруулах, дээшлүүлэх энэ тал дээр одоо гэрээ хэлцээрээ хийе гэдэг дээр хоёр талаасаа ойлголцлоо. За бид 2 хоногийн өмнө
хилцээрээ одоо цаасаар биш, имэйлээр биш, бичилж нэг ширээний ард одоо тулж үргэлжлүүлье гэдэг хүсэлтэд тавьсан. За энэ хүсэлтийн одоо хариу маш ажил хэрэгч байдлаар шуурхай одоо өнөөдөр өглөө ирлээ. За загтал маань бол ер нь нэлээ бас хоёр талаасаа маш сайн одоо буултыг ойлголцъя, ажил хэрэгч байдлаар хилцээрийн үр дүнд одоо гарна гэдэг бид итгэж байна. Заасан хугацаанд бид ирж одоо хилцээрээ бичилж одоо уулзахад бэлэн байна гэдгийг хэлсэн байна. За тийм учраас одоо 2018 оны нөхцөл софор дээр нэмэх 6.6. За манай Монгол улсын манай өөрийн одоо гадаад зээлийн бенчмарк бол софор дээр нэмэх 2.2 байгаа. 2.2. За тэгээрээс нь 7 жилийг бид нар 3 жил болгоно. За мөн одоо нийлмэл хүү буюу хүү дээрээс хүү тооцож байгаа энэ бүдүүлэг байдлыг засъя гэдэг ийм суурь нөхцлүүдэд тавина. За манай дамжин нэм сайдаар ахалж байгаа онтрогийн ажлын хэсэг мөн та бүхэнд одоо ойр хугацаанд дахин мэдээлэл өгөх байхаа. Гэхдээ энэ хоёр ажлын хэсэг маань хоорондоо уялдаа холбоотой хилцээрүүдэд ингэж хийж явна. За мөн цаанаас ирсэн бичигч гэсэн энэ онтрогоо хилцээ, зээлийн хүүгээ хилцээ, за мөн одоо менежментийнхаа төлбөрийг хилцээ гэдэг ийм одоо лед одоо тийм ажил хэрэгч загтал ирсэн байгаа. Тэгэд ингээд одоо ажил урагшилж байна. Нэг өдөрч зогсож болохгүй. Тэгэхээр 10 сар дундаа орчлоо. 10 сарда багтаад нөгөө талын хилцээрт орох эрх бүхий улсууд, газар дээр шийдвэр гаргах эрх бүхий улсууд байна. 10 сарда багтаад дараа 7 оны сүүлээр ирье гэж байгаа. Ингээд хилцээрийн явцыг та бүхэнд одоо тогтмол мэдээлж байх болно. За ингээд одоо ямар ч байсан бид нар энэ ондоо багтаад хилцээр эхлэх нь. За тэр сэтгүүлчдийн дунд нэг буруу ойлголт яваад байдаг шүү. Энэ жилдээ хилцээр хийж дуусгах ёстой. Хэрвээ дуусгахгүй бол ингээд өнгөрчих юм байна. Үгүй шүү. Энэ жилдээ бид нар хилцээр эхлүүлэх ёстой юм байна. Гэрээгээр бол. Тэгвэл бид аль болох энэ жилдээ багтаж хилцээрийг одоо эцэлж дуусгахаар ингэж одоо шахаж хичээж ажиллана гэдгийг. За бас. Бүгд мэдээлэл улсын замд төсвүүдээр хөшин гişүн ярьсан шүү дээ. За. За би өөртөө мартцсан байсан байна. Энд нэг хариулт өгчих гэж бодоод яваад байсан. За би төвшин гişүнээс өөрөөс нь асуулаа. За төвшин гişүн та ямар мэдээлэл юу ярьсан бэ гэсэн. Үгүй уучлаарай. Сайдаа наадах чинь нодлонгийн төсвийн үеэр ярьж байхад миний гаргаж ирсэн построо. Нодлонгийн шүү. Одоо төвшин гişүнээс та өөрөөсөө асуугаарай. Тэрийг нь энэ жилийнх гэж өлгөж аваад андуурсан юм уу, санаатай юм уу, санаагүй юм уу мэдгүй хэд хэдэн гişүүд энэ жилийнхаа гэд ингэж яриад байна лээ. Тэгэхээр энэ жилийн конференц зардлыг тийм юм октоос байхгүй. Нодлонгийн төсвөөс хойш нийтдээ бараг 4 их 80-аар бид орлогоо зардлаа танчаад байгаа шүү. Багасгаж орж ирж байгаа ийм төсөв гэж ойлгоорой. Тэгэхээр энэ жилийн хувьд зардлын зүйл ангиуд бол нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө бөөнд нь нэрлэгддэг байсан зардлын зүйл ангиудаа маш сайн наривчлж задлаад тэгэхээр тэр задлсан зарим зүйл ангиуд чинь шинээр орж ирж байгаа байхгүй юу? Өмнөх жилд нь байгаагүй шинээр орж ирж байгаа. Тэгэхдээ нөгөө өмнө бөөн байсан зардлуудаа маш ойлгомжтой болгоо гэд задлаа гэд улсын хурлын тогтоолоор бидэнд бас үүрэг өгсөн төсөв дагсан. Тэрний дагуу ангиллуудыг задлаад ширхэглэж багасгаж ингэж орж ирж байгаа одоо шинэ төсвийн ийм зохицуулт хийгдсэн гэж ойлгоорой. За тэгэхээр би хэллээ шүү. Өмнө нь би энэ цалин нэмэхийн тулд ийм их одоо энэ бараг нэг их найз шатгуу төрийн төсөвт хийх боломжгүй. Одоо нөөц боломж гарч ирж байгаа асуудал биш. Төсөвсөн байсан, төлөвлөсөн байсан үйл ажиллагаанууд маань 10% танагдана гэж ойлгоо. Зорилттой төвшнгөөс 10% дутах эрсдэл гарна. Нөгөө KPI гэж биднээс нэгтгэх тийм ээ жилийн төлөвлөлтөөс 10% дутах эрсдэл гарч ирнэ. Гэхдээ одоо хүнээр бол нэг 44 харьц баруун готл өмсдөг нэг 40 харьц баруун готл төлөөж ихэд тэгээ цалингаа өөрөө л давхих юм шүү дээ ирэх жил. Ийм л байдалтай үзэх нь. Тэгэхдээ ингээд нэг бүрэн зогсчихно гэж бас үйл ажиллагаанд хийж болохгүй 10% танал гэж ойлгоорой. Тэгэхээр одоо энэ дотор ч одоо бид түрүү хэллээ шүү дээ тийм ээ дөрийн дэргүүнээс эхлээл бүх үйл ажиллагаанууд нь 10% танагдана. Их хурлын үйл ажиллагаа 10% танагдана. Улсын их хурлын бүх гишүүдийн үйл ажиллагааны зардал 10% танагдана. Бүх яамдууд үйл ажиллагаа 10% танагдана. Бүх хөтөлбөрүүд танагдана. Одоо удаач хувийн аймдар одоо явж байгаа үндэсний бүх хөтөлбөрүүд танагдана.
Хошоо 10% танагдана. Цагаан алт 10% танагдах нь байна. Хүнсний усар 10% танагдах нь байна. Тэгээ бүгд 10% танагдана. Бүгд 10%. Мегастоодыг ирэмблээд тэгээд 7 сар 30 сард үүрэг явуулсан шүү дээ. Одоо энэ 5 жилийн төлөвлөгөөнөөр мегастод хэрхэн яаж тусч байгаа вэ? Ирэн билетээр хасагдсан. За одоо сая үг нь 30 сараас асууж байгаа шүү дээ. Энэ 14 мега төслийг ирэмблээд байх юу байх вэ? 14 хэм. 14 дотроос ч 5 нь эхэлчихсэн явж байгаа. Тийм үү? Одоо хамгийн нэгдүгээр бид нэвд тусал үйлдвэрийн одоо энэ чинь яралтаа дуусгах хэрэгтэй. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцаа яралтаа дуусгах хэрэгтэй. За тийм тэгээд одоо эхлээгүй байгаа төслүүдийн хувьд бол бас ирэмблэх асуудлууд бол байхыг бол үгүйсэхгүй. За тэрийг бол 30 саяаас асуух хэрэгтэй шүү дээ. За манай нэг сая дутуу мэдээлэл дутуу. Хэмжээсэн шүү дээ. Төсөв мөнгөний эдийн засгийн боломж бол хэцүү. Усааны эдийн засгийн юм амар биш юм аа гэж байгаа. Энэ үед болоод бид нэг ингэ төсвийн усаа зардлаа нэмэгдүүлэх юм шийдвэр, улс төрийн шийдвэр гэсэн бас гаргаж байгаа. Галаа тоглож байгаа үзэгдэл биш үү? Хоёрдугаар таас хэлжсэн засгийн газар улсын хурлын гишүүдээс усаа зардлыг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэх хуулийн төсөл юм уу? Энэ санаачлаг гаргахыг хуулиараа одоо бид нараас бодлоо гэх. Тэр нь бол инфляцтайгаа уялдуулаад 6% нэмэгдүүлээд явуулсан. Одоо ингээд 8%, 20% гэх ийм нэмэгдлүүд гарч байна. Тэгээ энэ дээр одоо тухайлбал энэ улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч өөрсдөө энэ хууль дүрмж өгмаа мэддэг гэдэг юм уу? Үүнийгээ дагаж мэддэг тал дээр ер нь ямар ойлголттой байгаа хүмүүс юм бэ? За та жоохон хоцроод ороод ирчих шүүллээ тийм ээ. Төрөө энэ талаар би одоо бараг цаг ярьлаа. Тэр энэ урсгал зардлаа хэрвээ нэмсэн бол яг таны хэлж байгаа эрсдэл үүснэ. Засгийн газар энийг хязгаарч зөвшөөрөхгүй. Төсвийн хүрээгээ дагсан ч энэ ямар ч боломж байхгүй байхгүй юу? Бид ч 6 цаг ажилдаа би хариултаа дуусгаад хэлдэг. 6 сарын 1-нд батлагдсан төсвийн хүрээгээр ч юм бол чинь 33.5 их найдын зардлын хязгаартай. Одоо бидний оруулж ирж байгаа чинь бол 500-аар танаад 32.9 гэж орж ирж байгаа. Хэрвээ энийг 831-ээр нэмнэ гэсэн бол энэ төсвийн хүрээгээ харсан ч болохгүй. Нөгөө 24% хязгаараач давч нь болохгүй. Төсөв мөнгөний бодлогоо харсан ч одоо жинхэнэ инфляцийг өдөөгдөг учраас энийг бол бид эзэж зөвшөөрөхгүй. За яагаад энийг одоо бид чигж оруулахаар засгийн газар маань энийг зөвшөөрөд явж байна вэ гэхээр сайд нар маань тэр хэмжээгээр бүгд нийлээд засгийн газрын үйл ажиллагааны зардлыг одоо ёстой буруу тийшээ харж уйлж байгаа зөв тийшээ харж одоо инээж үл чадахгүй одоо тэгээд гүлээ зогсож байгаа л одоо танаад ингээд одоо очих байсан тэр төлөвлөгөөд KPI өөр одоо төлөвлөлтүүд юу вэ нэрч хэлье. Эдгээрээс л одоо хүрэх тэр санхүүжилтийг одоо тус бүрдээ хасах нэ. Төсвийн бүх ерөнхийлөн захирагчаар өөр дээрээ одоо ийм хасалт үүдэлд авах нэ л гэж ойлгох. Тэгээд урсгал зардал маань нэг ангиллаас нөгөө ангил руу шилжиж байгаа учраас инфляц үзүүлэх нөлөө нь бол ер нь маш бага гэж ойлгоо. Засгийн газрын нэрээр бондуудын үн ханш 9 он тогтсон болсон. Энэ зарим нэг гишүүнтэй холбоотой мэдээлэлтэй холбоотой юм. Тэгэн шүү дээ. Өрнөд байгаа үйл явцтай улс төрчлөлттэй холбоотой. Тэгин. Одоо энэ улсаа орлох гэж байгаа юм шиг мэдсэн мэдээг нөө баахан худлаа юм ярьдаг болоод шүү дээ. Энэ улс төрчлөлттэй холбоотой. Тэгээ төв банкны валютын нөөц нь байхгүй болцсон, төрийн сан хоосорсон байна гэж тэгж ярьж байгаа үнийг ер нь Монгол улсын төрийн түвшийг мөнгө гэж итгэхэд хэцүү шүү. Бид нэр өөрөө биш энэ чинь гадаадын зээлжих зэрлэг тогтоогдсон байгууллагууд Монгол улс төлбөрийн чадвар нь сайн байна. Гадна талдаа өрийн менежмент нь сайн явж байна. Тийм учраас хятадын зээлжих зэрлэг унаад байна, Америкийн зээлжих зэрлэг унаад байхад Монгол улсын зээлжих зэрлэг бид нар хэвээрээ хадгаллаа гэд Дисафич агентлаг хэллээ шүү дээ. Одоо энэс илүү үнэлгээ гэж одоо хаана байх вэ? Тийм ээ. За бондуудын яг яэл тэнцэн бол ер нь байнга л хөдөлж идэг ийм асуудал. За тэгээд ингээд жоохон төсөв сунжраал ийм муу мэдээ гарах юм бол бас л савлан шүү. Тэгэхээр бодит мэдээллийг хэдүүлээ одоо үнэн зөв олон улсад тогтмол ер нь мэдээлж хэрэгтэй. Тийм учраас ер нь бол зээлжих зэрэглэл болон ер нь манай төлбөрийн чадвар валютын нөөц төр ямар нэг эрсдэл бол гараагүй байгаа. Харин ч би дараа 7 хоногт одоо урьдчилж хэлэхэд бас хэцүү. Гэхдээ дараа 7 хоногт би дахиж сайн мэдээ дуулгана та. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За боловсролын салбарт юу болоод байгааг ярий. Нэгдүгээрт сая манай сангийн сайд хэллээ. Энэ цалингийн өсөлтөд боловсролын салбарт 20%-аар үндсэн цалин нэмэхээр өнөөдөр засгийн газар дээр зарчмын шийдвэр гарч байна. За ингэснээр бол нийтдээ энэ салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний цалин хөлсний энэ үндсэн цалингийн асуудал бол 20%-аар нэмэгдэхээр шийдэгдэж байна. Гэхдээ нөгөө талдаа түрүүн сангийн сайдын жавхлангийн хэлсэнчлэн бид бас одоо урсгал зардлаасаа үйл ажиллагаа хөтөлбөр арга хэмжээнээс
таналт хийх юм шаардлагатай болж байгаа. Энэ ажлыг бол бүгдээрээ л хамтдаа хийж гарахаас өөр ямар нэгэн аргагүй. За түүний зэрэгцээ одоо ажил хаялт одоо зарлаад байгаа энэ одоо Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны улсуудад хандж хэлэхэд бол өнөөдөр эдийн засгийн бүрэн бололцоонууд л энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Одоо шууд маргааш үндсэн цалин 3.5 сая болгох ч гэдэм үү, энэ бол өнөөдөр Монгол улсын эдийн засгт ямар ч боломжгүй. Ингэж нэмэх юм бол 3.3 их 80 төгрөг дахиад нэмэх шаардлагатай бол. Тэгэхээр энэ ажил бол ер нь ийм бол бас хэцүү гэдгийг хэлээд бид бас нэг 3 жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгондоо нэмж явж энэ одоо багш нарын зориод байгаа, бид ч гэсэн бас зориод байгаа энэ цалингийн нэмэгдлээ бүгдээрээ ярилцаад явъя гэсэн ийм л байр суурийг илэрхийлж. За хоёрдугаарт бас манай одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сайд нь хэлэх бах энэ ажил аяллаа тал дээр өнөөдөр арбитрийн томилогдоод маргаан үргэлжлээд явж байгаа ийм үе байгаа гэдэг хэлье. За хоёрдугаарт өнөөдөр цахим сургуулийн байгуулах асуудал засгийн газрын тогтоол гарлаа. За энэ бол одоо нэлээд Монгол улсын энэ боловсролын цахим шилжилтэд нэлээд онцлог үйл явдал болж байна гэж харж байна. Ахлах сургуулиудад бид өнөөдөр 17 мянган хүүхдэд ийм сургалт хийж гэрчлэгээжүүлэх ийм боломжтой болж байна гэсэн. Ингэснээрээ Монгол улсын боловсрол өнөөдөр орон зай цаг хугацаанаас үл хамааран олон хүнд хүрэх боломжтой болж байна. Өнөөдөр хөдөө орон нутагт одоо Доронтын Матад суманд байгаа хүүхэд яг Улаанбаатарт байгаа сайн сургуулийн сайн багшийн хичээлийг шууд үзээд явах боломжоор хангагдж байна гэсэн үг. Сайн багш нар 400-аад багш нар 427 багш өнөөдөр энэ цахим платформ дээр ажиллаж байна. За энэ хичээлийн шууд үзэж явах 20 гаруй мянган хичээл байж байна. 6-аас 12 дугаар ангийн болон 1-ээс 5 дугаар ангийн бүх сурагчдууд интерактив ийм байдалтай болсон. Шууд хэрэглэж болно. Цахим байдалд орсон. Энийг шууд хэрэглээд 20 гаруй мянган контентоо үзээд түүний зэрэгцээ Монгол улсын өнцөг болон бүрт ийм чанартай боловсролыг эзэмших боломж байна. Өнөөдөр 10 дугаар сарын байдлаар 1600 гаруй ихэвчлэн одоо нарийн мэргэжлийн багш нар дутж байна. Энэ дутлыг арилгах бас нэг том чухал алхам болж байна гэж бид харж байна. Мөн гадаадд сурж байгаа монгол хэлээ бараг мартсан ийм хүмүүс ч гэсэн монгол хэлээрээ үзэх, ийм хүүхдүүд монгол хэлээрээ хичээлээ үзэх ийм боломжоор бүрэн хангагдж байна. Гадаад байгаа монгол туурхтнууд бас үзэх боломжтой. Солонгост байгаа, Туркид байгаа олон одоо ийм монголчууд олноор байгаа ийм газруудад монгол хэлээрээ ахлахынхаа боловсролыг эзэмших юм боломжийг авч яана гэсэн. Цаашдаа бид энэ мэдлэг дээр суурилсан амжилтуудаа баттгаж явна. Та бүхэн мэдж байгаа Стэнфордын их сургууль, Оксфордын их сургууль ч гэсэн мэдлэг дээр боловсрол эзэмшиж үжсэн ийм хүүхдүүд бас суралцж байгаа. Энэ бүхнийг батжуулж явна. Түүний зэрэгцээ бид цаашдаа энэ баг сургууль дээр энэ мэдлэгийн контентуудыг нэмэгдүүлж баг сургууль дээр ч гэсэн нэгээс эхлээд хичээлээ үзэх юм боломжийг хангаж явна. Ингэснээрээ 6 настай хүүхдүүд бас ээж аавынхаа дэмжлэгтэйгээр мөн одоо аймгийнхаа одоо боловсролын газруудын дэмжлэгтэйгээр өөрсдөө хичээлээ үзээд явах одоо ирээд дүүцүүлээд явах ийм боломжуудыг хангаж эхэлнэ гэж ингэж харж байна. Баярлалаа. Тэгэд энэ хилцээр бол үргэлжилж байгаа. За аливаа хөдөлмөрийн маргаан бол одоо хөдөлмөрийн сонирхлын маргаан буюу одоо эрхийн маргаан гэж байдаг. За энэ хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг харилцаа. За багш нарын одоо ажил хаялттай холбоотой одоо 3 үе шаттайгаар хилцээр явах ёстой. За нэгдүгээрт нь харилцан тохиролцох ёстой хоёр тал. Одоо маргалтад байгаа хоёр тал нь харилцаа. За энэ тохиролцож болохгүй байна гэх юм бол хоёр дахь үе шат нь буюу одоо зуучлагч томилоод ажиллаулдаг. За зуучлагч манай яамнаас томилогдоод ажилласан үр дүнд хүрээгүй. За тийм учраас 3 дахь үе шат буюу арбитрийг томилон ажиллаулдаг. За арбитрийн гаргасан шийдвэр бол эцсих байна. За би одоо энэ ажил хаях гэж байгаа багш нартаа бас хэлэхэд ер нь дэлхийн бүхэл улсууд энэ ажил хаялт бол хуулиараа зохицуулдаг. Хуульгүй зүйл нэг ч харилцаа байхгүй шүү. Тийм учраас одоо энэ арбитр томилогдоод явж байгаа хугацаатай одоо энэ өнгөрсөн нэгд өдрөөс эхлээд ажиллаад явж байна. 10 хоног тэр арбитр маань ажиллах ёстой. За ингээд шийдэлт хүрэхгүй бол маргаан маань шүүгч хийх ёстой. За томилогдсон арбитраас хинч татгалзах эрх байдаг. Арбитрийн гаргасан шийдвэр эцсих байдаг. За шийдвэр таалагдахгүй байна гэж үзвэл шүүхтэр маргаан унсна. Тийм учраас шүүхтэр маргаан унсаа за хууль бус ажил хаялт байсан байна гэдэг шийдвэр гаргах юм бол багш нарын өнгөрсөн хугацаанд ажил хийсэн хугацааны цалин нэмэгдлийн асуудал гарч байна. Энэ маань өөрөө эргээд эдийн засгийн үр дагавартай үйл ажиллагаа шүү. Тийм учраас ажил хаялт тохиолдолд заавал хуулийнхаа дагуу одоо ажил хаяачаа гэдгийг одоо хөдөлмөрийн яамны
сайдын үед би бас зөвлөх байна. Тийм учраас багш нар маань үйлдвэрчний эвлэлтэйгээ сайн зөвлөдөд бид нар үйлдвэрчний эвлэлүүдтэй болон одоо ажил хийж байгаа нөхдүүдийн төлөөлөлтөд байнга уулзаж арга хэмжээ авч байгаа. За өнөөдөр одоо 1 цаг 30 минутанд мөн одоо үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан. Тодорхой хэмжээнд одоо зөвшөлтсөөл явах ёстой зүйл шүү дээ. Энэ маань энэ улс төр ийм эдрээтэй байгаа үед, эдийн засаг маань ийм амаргүй байгаа үед, за сая одоо жавхлан сайд маань бас хэлж байна, энэ Монголын төр ажиллаа хийнэ. Одоо ингээл нам төрийн маргаан чим шиг, намын маргаан чим шиг за бүлэг нь хуралдахгүй хуралдан гэл ингээл яваад идэг. Монгол Ардын нам маань парламент дахь олонхын бүлгийг бүрдүүлж байгаа. Энэ төр засгаас гарах шийдвэр маань олонхын бүлгийн шийдвэр байдаг. Хийх ёстой ажлууд нь байхад бүлэг хуралдуулахгүй байдаг ч юм эсвэл засгийн газраа огцруулна гэл цаг хугацаа өөрөө хүлээхгүй шахаж байна шүү. Тийм учраас энэ цаг үетэй уралдаж ажил хийх шаардлагатай энэ үед маань одоо намын бүлгүүд маань хуралдаад одоо улсын төсөв бид нар өргөн бариад 46 хоног. Гэтэл өмнөх жилүүдэд 45 хоногийн дотор хилцэг нөтгийл баталцдаг байсан хугацаа. Хоёрдугаар хилцүүлгэж эхлэв. Гэх зэрэг ийм үр дагаврууд гарч байгаа ийм эдрээтэй үед маань бас багш нар маань, эмч нар манаас ажил аюултай асуудал ярьж байна. Гэхдээ ажил хайж болон таалагдахгүй байгаа бол энэ чинь бий болдог л маргаан шүү дээ. Гэхдээ хуулийн дагуу явах хэрэгтэй. Тийм учраас арбитр томилогдоод ажиллаж байгаа. Манай ямаас 3 арбитр томилогдоод ажиллаж байна. Хоёр тал одоо хилцээрийн одоо энэ яг энэ процесс явж байгаа үед болжгол одоо хэлсэн тохиролцох хэвээр бас тодорхой хэмжээний шийдвэрүүдийг гаргах оролдлогуудыг хийж байна шүү дээ Монгол Улсын засгийн газар. Тийм учраас хүлээцтэй хандаад хэрвээ хууль бус ажил хийсэн байна гэж үзэх юм бол шүүхтэр багш нарын нэг ажил хийсэн багш нарын цалин хөндлөгийн асуудал яригдэн шүү. Энийг одоо төрхирж байгаа эсвэл өдөртөж байгаа хүмүүс маань маш одоо болгоомжтой хандах хэвээр юм харилцаанууд байдаг. Хөдөлмөрийн одоо хоёр төрлийн харилцаа одоо маргаан үүсдэг байгаа юм шүү дээ. Сонирхлын буюу одоо эрхийн маргаан гэж. Одоо их сонирхлын маргаан үүсцэн явж байгаа. Арбитр өнгөрсөн нэгд өдөр томилогдсон 10 хоног ажиллах хэвээр. Энийхээ шийдвэрийг харах хэрэгтэй. Мөн төр засгаас гаргаж байгаа энэ цалин хөндлөөний нэмэгдлийн асуудлыг ч гэсэн багш нар бас харж үзэх хэрэгтэй. Гэдгийг хэлээд. За өдрийн мэнд хүргэе. За мөн одоо эрүүл мэндийн салбар бас санхүү эдийн засгийн бэрхшээлтэй цаг мөчийг туулж яваа. Тийм учраас бид илүү санхүүгийн сахилга баттай аль болохоор 25 хоног давхтаа үр ширгүүд авахыг зорж байгаа. За засгийн газраас өнөөдөр тооцоол хийгээд эрүүл мэндийн яамтай хамтарч бид ажиллаад 181 тэрбум төгрөг цалингийн нэмэгдэлд гаргуул бид одоо нийт эрүүл мэндийн салбарын ажилчдынхаа үндсэн цалин шүү. Зүгээр нэмэгдэл цалин биш. Үндсэн цалин 15% нэмэх болцоотой гэж үзээд өнөөдөр хамтарсан ийм шийдвэр гаргаад энэ шийдвэрийн төслөө засгийн газар их хурл дөрвөн барихаар саналаа өглөө. За мөн бас одоо бид санхүүгийн сахилга баттай байж чадаад эх жил өнгөрсөн жилийнхаа өрийг дарахгүй байж чадах юм бол 180 дээр нэмэхэд 316 тэрбум төгрөг өшөө байна гэсэн үг шүү. Тэгэхээр бид бол цалин 30-аас 40% хүртэл нэмэх боломж энэ гүйцэтгэлийн санхүүжилт. Манайхаас юг бодох юм бол боловсролын салбарыг бодох юм бол арай өөр гүйцэтгэлийн санхүүжилттай гүйцэтгэлээрээ дамжуулаад сайн гүйцэтгсэн чанартай гүйцэтгсэн байгууллагууд нь илүү санхүүжилт авах үр ширгүү байх юм боломжийг бүрдүүлэхийг зорж байгаа. Тийм учраас бидэнд одоо 25 онд илүү сахилга баттай. За дээрэс нь илүү одоо оновчтой санхүүжилттай. За дээрэс нь та бүхэн мэдж байгаа томуу төсөл хүчний одоо идэвхжлийн үйлрэл эхэлж байгаа. Аль болохоор одоо баг өвдөж эрүүл мэндийн салбар санхүүгийн болон эрүүл мэндийн ачаалал баг очисоо бид зорж ажиллаж байгаа. За үүний вакцинжуулалт хийсний үр дүнд өнөөдөр зарим аймаг бүр 100% хүртэл хийх шаардлагатай усуд хийсэн байна. Улсын дундаж 86.4 болсон байна. Бидэнд бас их ихтгэл төрж байгаа. Эцэг эхчүүд одоо эрүүл мэндийн салбарын бидний одоо бас хамтын сайхан ажиллагаа бүр 86.4% хүртэл урд өмнө томоогийн вакцины хамрагдах ёстой хүмүүсийн хамрагдалт ийм өндөр түвшинд байгаагүй. За энэ бол бас одоо нэг ихтгэл төрүүлж байгаа. За мөн бас Улаанбаатарны хүчлэл дарагдаад аваа намжуу байгаа. Ямар ч гэсэн 11 сард томууд биш Улаанбаатар хоёр нийлжихгүй байвал бид бас одоо эрүүл мэндийн салбар дээр ачаа бага ирнэ. Олон хүн өвдөхгүй гэсэн юм санаатай тэгээд ингэж ажиллаж байна. Онлайн салбараас хамаатан ихээр яг айлын салбартаа жишээ төвчж авах. За жишээлбэл эрүүл Монгол хөтөлбөр гэж байж байна тийм ээ. Эрүүл Монгол хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн тусламжийн ажлууд байж байна. За мөн одоо эрүүл мэндийн салбарынхны сургалтууд байгаа, тусгай сан байгаа. Гадаад дэмжлүүлээд ирсэн улсуудад мөнгө олгодог шүү дээ. Гэх мэтлэнгийн энэ болгоноос ингээд жижиг хасаар бол 10% болно шүү дээ. Тийм ээ. Эхний засгийн хямраа гэдэг засвар дараа 4 сараас хойш ажиллахгүй байгаа гэдэг асуудлыг дурдаад байгаа. Ер нь эхний застай юу болоод байна? Төрөлцсөн ганц улсын тоон нэмэлт чи хямраагүй байх юм.
Сая тендерийн ялцсан байлаа 360 сая төгрөгөөр засвар хийх байгууллагын тодорсон гэсэн. Тэгээ ажил нь эхэлсэн гэсэн. Бид бол бүр 26 онд юу тавьсан байгаа шүү дээ. Шинэ имраа тоног төхөөрөмж тавьсан байгаа. Төсөв мөнгө тавьсан байна. Эрүүл мэндийн яамнаас эхнэлсэн эмнэлгээр шалгалт оруулах гэсэн шалгалтын дүрм гарсан болов. Одоо яг гомд ерөөсөө тасарсан байна. Удирдлагын хариуцлага тооцох юм арга хэмжээ авах юм уу? за юуны тайлан бэлэн болсон гэж надад хэлсэн. За тэгээ одоо энэ 7 хоногт надад танилцуулна. За үүний дараагаар би та бүхэнд хэвлэлт мэдээлэл өгье. Энэ нөгөө юу яалтаа хүлээ авах тусламжийн зарлыг 30%-аар хасан байна гэсэн албан ёс мэдээ явуулсан. Энэ юу болсон бэ? Энэ худлаа. Энэ худлаа шүү тийм байна. 15% гэдэг тооцоол хаана гарсан бэ? Багшны 20% оруулж одоо юм шиг 15% Яг гоо дундаж цалингийн хооронд харьцуулж байгаа юм. Дундаж цалингийн хооронд харьцуулж байгаа юм. Манай эрүүл мэндийн салбарын дундаж цалин бас боловсролын салбарыг бодвол арай жоох ахиу байгаад байгаа юм. Дээрээс нь би сая хэллээ тийм ээ бид эрүүл мэндийн даатгалын сангаа зөв байлгаж чадах юм бол бид 15 битгий хэл 30-40% хүртэл нэмэх боломж байгаа. Зөвхөн бидний сахилга бат хэрэгтэй. Санхүүгийн сахилга бат. Одоо ажилласан жилээр хамаарч байгаа тийм ээ. 1-4 жил ажилласан эмчнэр бол нэмэгдэл нь ороод шүү. Нэмэгдэл нь ороод сая 800-аас 2.5 сая. За 5-аас 10 жил ажилласан усуд бол 2.5-аас 3 сая. 10-аас дээш 20 хүртэл жил ажилласан усуд нэмэгдэл нь ороод 3 саяас 3.5 сая явж. Нөгөө жижигүүрүүдэд тондогтой шүү тийм ээ. Жижигүүр тондгоо эмчнэр нь тэгээгүй шүү гэдэг. Эм тарианы санхүүжилт тасарсан гэж өвчтнүүдээс хэлж аваад байгаа гэсэн. Ялангуяа их нөхөстээр бол хавхаа аваа билээ. Энэ үнээр тасарсан юм уу? Байгууллагууд өртөө байгаад байгаа. Ийм ханган нийлүүлэх байгууллагууд өртөө байгаа учраас ханган нийлүүлэхгүй тасалдж байгаа зүйлүүд байгаа. За үүнтэй холбоотой бид одоо сахилга бат гэж яриад байгаа л шаардлагагүй хугацаанд өгсөн имэйл авахгүй байхыг шаардж байна. Тухайлх юм бол одоо өнгөрсөн одоо сэтгцэн эрүүл мэндийн төв дээр гарсан нэг зөрчил бол сарын дараа хугацаанд дуусгаж байгаа имийг 1.5 сая тэрбум бодлоор авсан байна шүү дээ. 1.5 тэрбум төгрөг. Миний сахилга бат гэж хэлээд байгаа энэ зүйл байхгүй. Тэгээ сарын дараа хугацаанд дуусгаж байгаа. Тэгээ устгасан акт нь байхгүй. Тэгээ сэтгэс нөлөөтэй юм шүү дээ. Маш ноцтой асуудал. Тийм учраас энэ одоо бүр эрүүгийн цагтад мэдээлэл өгсөн байгаа. Энийг би сахилга бат гэж хэлээд. Би та бүхэнд нөгөө баримтаар эмийн үн эмийн сангуудын байрлалыг харуулдаг аппликейшн үзүүлсэндээ тэрийг та бүхэн сонирхож үзээрэй. Тэр ажиллаж эхэлснээс 5 хоногийн дараа ихэд эмийн сангууд жижиглэнгийн худалдааны үн 2% буурсан байлаа шүү дээ. Би одоо 14 хоногийн дараа хэд бохныг харах гэж байгаа. Нөгөө нийт үнэ хардаг учраас үн буурч байгаа байдлыг ажиглаж байна. Та бүхэн бас энийг сайн сурталчилж өгөөрэй. Иргэд одоо энэ ханиа томоотой үед энэ эмийг би аль эмийн сангаас ямар үнээр авч болох вэ гэдээ хараад байгаа шүү дээ. Энэ их чухал аппликейшн хийсэн. Энэ бол одоо 100 хоногийн маш одоо их хүч хөдөлмөр олон байгууллагууд нээж ажилласан том ажил байгаа шүү. Энийг хараад. Инженер бол ажил хийхгүй мэн үү? Хайн гээгүй. Хилцээр хийх ёстой сайн сонсцлоо тийм ээ. Үйлдвэрчний хэвлэл бол шаардлага тавьж байгаа. Түрүү нэг жагсаал хийсэн. Манай эмчнэр чинь бас нэг сайхан тал нь бол одоо жижигүүрээс буусна нөгөөдөлөө төлөөлөө талбай дээр гараад жигсчихснийг та бүхэн мэдж байгаа саяхан тийм ээ. Бусд нь ажлаа үргэлжлүүлээд одоо ард иргэдийнхаа инхий манад одоо найдвартай зогсож байгаа. Гэхдээ ер нь эмч багш нарын энэ ажил аялалд үйлдвэрчний хэвлэлийн төрөлсөн нөлөөтэй оролцоод байна даа гэсэн ийм хандлага бас Бас цалин бас үнэхээр бага байна. Нийгмийн баталгаа сул байна. Би ч өөрөө эмч хүн. Ээж бол болдгсон бол одоо өстой $1000 дээшээ цалинтай болгочмоор байна. Тэ. Үүний тулд бид яах вэ гэхээр энэ нэгт Монгол улс эдийн засгийг тэлэх хэрэгтэй. Нэг өстой орлогоо нэмэгдүүлэх ёстой шүү дээ, тийм ээ. Монгол улс хулгай хийдгүү шудраг болох хэрэгтэй. Орлого нь нэмэгдэг байх. Сая маш чухал юмнууд ярьж штэ. Оюун толгой одоо тэр хүүний асуудал яригдж байна. Далд уурхаа ашиглаж эглэж байна. Нэмэлт ордуудаа ашиглая. Ингээ мөнгөтэй карманд мөнгөтэй ээжж илүү их тараахаас мөнгөгүй ээжж хамаг юмнасаа танаа тараана гэдэг бол өөрөө буруу. Тийм учраас бид одоо эдийн засгаа зөв тэлхийн тулд ерөөсөө л шудраг болцгоё. Бүх салбарт. За баярлалаа.